Бүгдээрээ эргээд сайн уу? Өмнөх удаад хэд хэдэн үзэгч маань ахаад илүү урттай байл зүгээр юм биш үү гэсэн учраас одооноос ер нь 15 бүлгээр товчлоё гэж бодлоо. Иж байгаа зүйлтэй 20 30 бүлгийн уртчлэг хийдэг болох үед дээ. За гэхдээ 15 бүлэг бол яг болох ах. Нэрээ нэг зүйл сануулan хэлэхэд энэ маахаа маань хүүхдэд зориулагдсан маахаа биш. Аль бие усны сайт дээрээ ч 16-аас дээш насныханд тохирно гэсэн байдаг тул бага насны хүүхдүүдэд л битгий үзээрэй. Хэрэв өөрийн саналаар үзсэн бол хариуцлагаа өөрөө хүлээнэ үү. Сүүлд гүнтэн Лейлагийн авчирсан цэцгийг голоод ахин авчир гэснээр үйл явдал маань өндөрлсөн. Илүү дутуу зүйл нь оршилгүй үйл явдал руугаа орцгоё. Лейла гүнтнийг анхнаасаа бүдэггүй өнгөтэйг авчир гэд хэлчихэж болдоггүй юм баахтаа хэмээн бааханд хийрч гүнтнийг үзий ядаж байна гэсээр ахин цэцгэс түүж эхлэв. Хөрхимэн уг нь Клаудийн тал зориулж түүж байгаа байх гэж бодоод түнд тохируулан олон тод өнгөн цэцгэс сонгосон байсан юм бэлээ л дээ. Эргээд орохт нь ажилчид нь явчихсан. Гүнтэн ганцаараа дуг хийж байв. Лейла цэцгээ орхичоод явчих уу гэж бодож байхад гүнтэн цэрж наадах чинь болж байна. Одоо харин вааранд хайтаахан хийгээд янзал гин. Лейла цэцгийн янзлахтаа муу гэдгийг хэлтэл гүнтэн тэгээд би хийх юм уу гэх тэрий. За яах ч аргагүй болсон Лейла маань урдхан талд нь сууж вааранд цэцгээ нэгээр үрж янзалж эхлэв. Энэ үеэр гүнтэн Лейлаг өөрт нь бяцхан бэлцүүхайг сануулдгийг бодоостой. Лейла цэцгээ янзалж дуусахад нь гүнтэн маш мухан харагдчихээн. Гэсэн ч түр шууч гэвээ. Гүнтэн түүнд ажлын шан харамж гээд хачиртай талах бэлтүүлж. Тэгснээр дотроо тэр муу хүүтэй хамт байхдаа идэж жаргалтай л байсан. Гэтэл одоо яагаад ингэж нурмайн вэ энтер гэж бодоод л. Лейла тухгуйтан явах гэтэл нь гүнтэн гинэт би чамаас идээд өгөөч гэж зүгээр асуусан гэж бодоо юу гэхэн тэр. Асуулт биш тушаал байсан гэдгээ л хэлээд байгаа. Лейла эсвэргүүцэж чадах биш гэс идчихэд явъя гэд жаахан жахнаар өмхөж хэллээ. Ядж яахад нь саяхан өдрийн цагаа уусан болохоор цатгалдаад сайн орж өгөхгүй. Гүнтэн хард сууж байснаа зөвшөөрлөгөө малгайнд нь хүрэн бүсгүйхэн хоол идэхдээ малгайгаа тайлах хэрэгтэй хэмээн тайлж орхив. Өнөөх би л ахыг өгсөн үн цэнтэй малгайг нь. Лейлагийн уур гинэт оволцож намайг доромжлохыг зөвшөөрөгч би л ахын бэлгийг шоолохыг зөвшөөрөхгүй гэж бодсоор огил харяан босоод ирэв. Малгайг минь өгөөч би хармаар байна хэмээн айтаахан хэлэхэд нь гүнтэн уртаас нь талхай идчихвэл малгайгаа аваад харж болно гинэ. Лейла идмээргүй байна гэдгийг хэлэн малгайгаа авахыг гуйж эхлэв. Гэтэл гүнтэн газар унсан хачиртай талхайг харан зэвүүн хүрснүү яасан малгайг нь цонхоор шидчихэн тэр. Ийхүү малгай гол руу унчихв. Лейла шууд гол руу үсрэх гэсэн ч багада живж байсан дурсамжнаасаа болоод уснаас ядагт бол эргэлзэн зогсоно. Гэсэн ч би л ах нь энэ малгайг авч өгөөд хичнээн баяртай байсныг санахтаа жилээ тайлж орхиод чичрэн байж ус руу оров. Гүхий эсгээр нь зөөлхөн алхалж байгаад яг малгайндаа хүрэхдээ хөлн газарт хүрэхээргүй гүн хэсэгт таарч ус руу хөл алтган тэр. Гүнтэн түүний араас ус руу орохоор яравчлаа. Ийхүү тэр живж байсан Лейлаг татан гарав. Живж өгөхээ шахсан ч малгайгаа тэрсээр байсан Лейлаг гүнтэн ихэж шоолно. Лейла гүнтэн малгайг шийдсэнд ихэд дуурсан хамууг юмаа гүнтэн рүү сэгсэрч эхэндээ гүнтэн инээж байснаа гинэт өөрт нь талархах ёстойг сануулв. Та малгайг минь шидээгүй бол ингэхгүй байсан гэхтэн гүнтэн үгүй ээ чи талхаа чимээг өхөн идсэн бол харин ингэхгүй байсан хэмээн. Бараг л гайслайтинг юм уу да. Лейла зөрүүдлээ тавил би л ахт нь муу юм болж мэднэ хэмээн айж уушлалт гуйхад гүнтэн ахиад нэг удаа боловсон хатагтай шиг хүлцэл өчгивэ. Лейла ахин толгой бүхийж хүндтгэлийн үгээр баярснаа илэрхийлээд хурдхан шиг явлаа. Буцах замдаа тэрээр нэг удаа ойд гүнтэн болон Клаудинтай таарсан үеэ санана. Клаудины малгай хийсгэд гүнтэн химсэг гэгч нь авч өгч байсан билээ. Цухалдаж гүйцсэн Лейла чулуу өшөглөн уураа гаргаж явахдаа хамууг юм нэг л бүрсгэр байгааг анзаарав. Тэр харшиж шилээ үлдээчихэж. Харин энэ үеэр гүнтэн аль хэдийн өнөөх шилийг нь барьчихсан сууна. Гүнтэн шилийг нь барингаа Лейлаг бодож суухдаа байн тэр охин том бүсгүй болжээ л гэж бодоостой. Тэгээд бүр нөгөө Лолита гэд номон дээр Лолита гэж хэлэхэд хэл 3 удаа тагнайн дээгүүр шүргдэг гэдэг ч үлээ үгээдэг та. Тэрэн шиг Лейла гэж хэлэхэд хэлний үзүр гжигдүүлэх мэт санагддаг энтер гээд явж өгнө. Ингээд гүнтэн төлөвлөгөөт цэнгүүн рүүгээ явв. Лейла харин гэртээ гүнтний гэрт очсноо хэлж чадахгүй. Би л ахад зүгээр шилээ гэж эхлэгээд л сон. Би л ах чөөрхөн олохгүй бол надад хэлээрээ шинээр авахт нь би тусланаа л гин. Лейла харин өнөөх үлдээсэн газар бол харшийн гадаа ирж үсгэж хилэн байсангүй. Гүнтэн арайч авмааргүй юм хэрэг шүрчгснө үү гэж бодно. Ингээд уг хэргийн хоёр сэжигтэн гүнтэн болон хэрэг болж таарав. Энэ үеэр цагаанаад Лейлагийн шууданч тагтаа захиа хүргэж ирнэ. Шилээ гээж гисэн тул номынсаа орж чадахгүй босноо хэлж байгаа нь тэр. Цагаанаа шилээ олоход нь туслахаар humгүй Лейла руу ярав. Гарах үеэр нь цагаанагийн ээж нь хичээлээ хийхгүй Лейла дээр очлоо хэмээн бухимдаастай. Тэр хоёр бараг гүнгийн идэлэндх бүх шууны үрийг шалганаа. Мэдээж яаж олдох вэ? Энэ үеэр нь харин гүнтэн таарлахдаа шоолоод л зөрнө. Гүнтнийг харштай эргэн ирэхэд нь аргаа барсан Лейла түүнтэй уулзаж шилээ асуухаар иржээ. Гүнтэн түүний хүлээлгэн нэг дуудлагад хариулж явах хооронд Лейла өрөөг нь нэг гүйлгэж харахтаа ерөн шил маань байхгүй юм шиг байна да гэд гарах гэтэл гүнтэн түүнийг хүлээж бай гэвэ. Ийхүү Лейла шилийг маань харсан уу хэмээхэд гүнтэн бүр юу гэсэн гэж би харсан ч байж магадгүй хараагүй ч байж магадгүй гэж аавна.
Үүний дараахан гүнгийн эдлэнгийн төв харшид тансаг цэнгүүн болох ажээ. Гүнтний найз Риет Клаудиныг удахгүй гүнгийн хаатан болох гээд ямар байна да гэж цаашлуулна. Гүнтэн нөгөө шар бялцуухаа бүр цэнгүүнд аваад ирчихгүй. Найзууд нь бүгд шувуу агнах дуртай гүнтэн шувуу өсгөж байгаа гэхэд мил гайхаж цэл хөхрөнө. Энэ үеэр Лейла харин гэртээ унтаж чадахгүй хөргөөсөөр гүнтэн өөрийнх нь шилийг яа харахгүй авчиж гээд л уурандаа хөрөөгөөд байгаа. Яг яаж гуйл өгөх юм бол гэж бодож байгаад цэнгүүнд явсан энэ үеэр нь гэрт нь ороод авчихвал хамгийн зөв хэмээн шийдэв. Ийхүү бүр унтлагын хувцастайгаа гүнгийн өргөтгөл харшруу явбаа. Гэтэл гүнтэн цэнгүүнээсээ эрт ирснээр баралгүй шилийг нь бариад хөвтөж явахыг Лейла яахан төсөөлөх билээ. Мэдээж ингээд гэрийнх нь эзэн байсаар байхад цонхоор нь харшид нь ороод ирж байгаа. Гүнтэн Лейла хүрээд ирж магадгүй гээд өдөх гэсэн юм уу үүдний хаалгаа онгойлттой орхисон байтал Лейла цонхоор нь ороод ирэв. За харанх үед гүнтнийг олж харахчгүй Лейла шилээ хайн хамууг юмыг өнгөчж гарнаа. Гүнтэн жаахан ажиглж байгаад үүнийг хайгаа юу хэмээн дуу гаргалаа. Лейла эвгүй байдалд орон уушлалт гуйсан ч гүнтний гарт гэрэлтэх шилээ хараад шилээл авахар ирсэн юм хэмээн тайлбарлав. Гүнтэн хойш эргэж тагт руу явахыг харсан Лейла шилийг нь ус руу шидгэн хэмээн урдуур нь орчихон тэр. За энэ үеэр өнөөх торон унтлагын хувцсан сарны гэрэлт юу юугүй нефт гэрэлт вэ? Лейла ичин доош сухад гүнтэн өөрөө миний нүцгэн биеийг харсан байж унтлагын хувцастай бие нуугаад байгаа юм уу гэж солиорно. Гүнтэн доош нь хийгээд байгаа ч юм шиг хөөрдөөд байгаа ч юм шиг хідүү хэлснийхээ дараа Лейла шилийг нь зүлгэж өглөө. Тэгээд хацранд нь хурч дараа нь уруулыг нь гараараа имэрхэн тэр. Гүнтэн одоо Лейлаг хин мэдрэмжинд хүсэл тачаал болохтой эвлэрчээ. Лейла гэртээ яаж харснаач мэдэхгүй нүрээ усаар норгон зогсохдоо ахин гүнтнийг хармааргүй байх хэмээн бодсоор. Инхүү байнга эдлэнгээр гүйж байдаг Лейла хит хоног үзэгдсэнгүй. Лейла албаар гүнтнээс зайлсхийхэж. Цаанатай цуг угаасан хүнжилт аавгаа тохож байхад нь гүнтэн ба хэсэг ирчүүд анд явахыг харсан ч нүүр тулахгүй хичээн нүрээ халахасаар. Ойд мэдээж буун дуу ар араасаа хангинана. Орой болоход Лейла хөрхий буудуулсан шуудыг зөө ёсоор нь орчуулж газарт буулахаар ойд орж ирэхдээ гүнтэнтэй таарлтгажээ. Гүнтэн Лейлагэрхийг мэдэж байсан мэт мөр гаргах хаятай олон шуудыг игнүүлэн буудсан байв. Хэдэн сараар нисэж энэ ойд ирсэн шууд ингэж өгөхийн шудраг бус санагдахад Лейла гомдлоо илэрхийлж гүнтэн харин урдын адил үл тосон маягтай. Ядаж битгий юм хэрцгийгээр алаач гэсэн үгсд нь өрөвч зөөлөн ан хийх гэж зүйл байдаг юм уу гэж хариулсан шигээ. Лейла урдаа байсан шууг булчгаад явах гэтэл гүнтэн түн рүү буу шагаахан тэр. Гэтэл Лейла руу биш дээхэн талд нь модны мөчөр дээр байсан шувуу руу шагаасан байжээ. Тэгээд гүнтэн яагаад ингэтлээ шуун туртайг нь асуув. Багаасаа зовж зүдэрч байхад нь шуул дэрэгдэн байж цор ганц үнэнч найз шиг санагддаг байж л дээ. Үүнийг сонссон гүнтэн мориндоо мордохдоо бүх зүйл байрандаа байх ёстой. Чич байрандаа бай гэсээр алга болов. Цаагаараа түүнийг бултаад байлгүй үзэгдэх газраа үзэгдээд энгийнээр амьдраад л яв гэдэг. Гүнтэн ойгоос ирмэгцээ цэнгүүнд оролцож эргээд төгсгүйхийн дүрд оров. Тэр үеэрээ толгойд нь олон зүйл эргэлдэх ажээ. Өөрийг нь юу ч биш мэт санагдуулах Лейлад цохолдож басгүй уйлж буй ямар таатай харагдсныг дурсана. Клаудийн гүнтэнтэй ярилцахдаа өөрөө нэг цэнгүүн зохио байгуулмаар байгаагаа хэлэхэд гүнтэн илтгэр зөвшөөрлөө. Маргааш нь амьдрал энгийнээр үргэлжилж Лейлач цэцэрлэгт үзэгдэх болов. Лейла Клаудинд цэцэг хүргэн ирэхэд Клаудын нэгэн цаасыг түнд өгөв. Юу вэ гэвэл цэнгүүний урилга. Өөрийнхөө зохиох цэнгүүнд Лейлаг урьж байгаа нь тэр. Дараагийн үзэгдэлд гүнтэн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө нэгэн ногоон зүйлтийг тоож өглөх мэт хараад өнгөрөв. За ингээд харшаар нэг Клаудын Лейлаг цэнгүүнд урьсан талаар яриад харжээ. Тогооч игч бөөн уур. Лейлаг эвгүй байдалд оруулах гэж тэгсэн байж таарна гэдэл. Тэгснээ би л ах тогооч игч хоёрыг санаа гаргадаг нь би л мөнгийг нь гаргаад тогооч игч Лейлад гой даасан завч өгөхөр болно. Тэгээд тэрийг Лейлагаас тас нуугаад байгаамаа бас. Лейла би зүгээрээ очичоод л эргээд ирэхэд болно л гээд байгаа. Лейла дандаа би л ахт нь ямар нэг зүйл болж магадгүй гэдэл толгой бүхийгөөд байдаг та. Энэ удаад ч яг л түүнийхээ адилаар зэнгүүнд нь очиж нүрээ харуулцгаад л ирнэ. Тэгжил энэ амьдралаа хамгаална гэж шийджээ. Ийхүү цэнгүү эхлэх төхөж Лейла яагаад ч юм бүр олон харуу хайрцаг илгээмжнүүд иржээ. Гоёмсог даашинз ганган зүйлт чамин гутал гээд байхгүй зүйл ч алга. Би л ахвал дотроо тогооч ихчийг яаж тэр жаахан мөнгөөр энэ хэмийг авчихваа гэж бодоостой. Гэтэл юу болсон бэ гэвэл гүнтэн замдаа явж байсан илгээмжийг саатуулаад өөрөө харин оронд нь энэ бүх баахан бэлгийг хийгээд явуулчихаж. Лейлад эндүү үнтэй ганган зүйлс байна. Та авч өгсөн байсан ч өмсч чадахгүй гэхэд би л ах бүр өмс гэж загнаад гэрээсээ гараад ирэв. Цагаан намаа Лейлаг дагуулж цэнгүүн рүү явах гээд иржээ. Лейлач өнөөх даашинз гоёл чимэглээ өмшөж зүгээд гараад ирэхэн тэр. Өнгөн зохиж байгаа гэж байна лий. Өстой хувцыг амьлуулна гэдэг шиг л өмсчээ. Би л ахч цагаанаад Лейлаг сайн хамгаалаарэ. Өөрөө бас элдв балаа юм бодоод байв гэж цагсаар тэднийг үдөнөгч тэд ч цэнгүүнд ирцгэлээ. Энэ ногоон зүйлтэнд гүнтний дэлгүүр тараад байсан маргад эртэн зүйлт. Клаудийн Лейлаг найзуудтай танилцуулах нэр идлэр үнчээ охин байгаа юм.
Хашид өссөн энтергээд жаал эвгүй байдалд оруулаастай. Клаудин гэхдээ айгүй гярхаа. Лейла гүндний урд улаагаад байгааг нь хараад л шууд энэ хоёрын дунд нийлэн болоод байгааг мэдчихнэ. За тэгээд болоогүй өнөөх зүйлтийг нь яахаар гүнтэй цайтай зүйлт байна. Тэгэхээр гүнтэн л авч өгч гих дүнэлтэнд хүрнэ. Энэ эвгүй нөхцөл байдлаас ашгүй цагаанаа ирж Лейлаг аварч тэд тагт руу гарцгаав. Цагаанаа түүнийг өөрийнхөө өмөрч юм хилээч бусдад дээрлэх хүлгэлгүй толгой зөх явахыг сануулна. За удалгүй цагаанагийн манай ааштай ээж цагаанаг дуудснаар Лейла тагтан дээр ганцаар үлдвэ. Танхимаас сонсогдох хөгжимд зөөлхөн бүжиж байхад нь бас ядаргаатай. Гүнтэн Клаудийн хоёр тагт руу гараад ирэх нь тэр. Клаудийн гүнтнийг өөрт нь сэтгэл алдрах шаардлагагүй. Яг иймээрээ таалагдж байна. Гэтэ хүмүүс дүр эсэхийн тулд намайг үнсгэв. За ингээд гүнтэн ямар драманы дүр гэж өөрийгөө бодсон бүүмэд Лейлаг артхан талд нь байгааг харсаар байж бас тэгээд бүр Лейлаг үнсэж байна гэж баг төсөөлөнгөө Клаудинийг үнснэ. Лейла эцэндээ шууд гарчгүйгээд хөл нь холгочихсон болохоор харшийн цэцэрлэг түр азнав. Энэ үеэр нэгэн таагүй зүйл болж байдг нь цагаан наг маань өөр хүнтэй сүй тавилах талаар яриа явж байлаа. Хэрэгэм зэрэгтэй дажгүй айлын охинтой гэрлүүлэх бодолтой байгаа юм байна. Гүнтэн яг энэ үед нь цагаанаг харахтаа ээжихээ үнээс ч гарч чаддаггүй энэ хүүгийн анхны хайр яаж төгсгөн тодорхой гэсээр танхимаас гарч цэцэрлэгт ундаж би Лейлаг олж харлаа. Хөл нь холгочихсон Лейла амарч суухдаа тэслэгэн унтаад өгсөн бололтой. Гүнтэн яг гутлыг нь авахтай зэрэгцээд Лейлаас ирж гутлаа нь ихэхэд гүнтэн уйлбал үгэн гинэ. Цагаан морьтой тэр хүү чи ирэхгүй чи өөрөө л уучраа л гэж бас өдөөстэй. Лейла яагаад өөрийг нь л ингэж зоодгийг асуухад гүнтэн сэтгэл зүйн үг хэлдэг нь чи Лейла учраас чи бас юу ч биш учраас гэвэ. Тэгээ дахин нэг үг хэлсэн нь Лейла уйл эсвэл бүр сөвт байлаа. Мохоны маань нэрний утга учир энэ талаахуудаа яг бүрэн тайлагдваа гэж. Ийхүү Лейла уйлж гутлаа эргүүл авчээ. Хөрхий Лейла явахдаа нэг ажилтнанд цагаанаад явах гэж буй минь дамжуулаад өгөөч хэмээн гуйхад гүнтэн албаар тэр ажилтны урдуур ороод өөр ажилд алхаж цаатуулв. Ийхүү цагаанаад Лейлагийн явсан мэдээ хүрч цагаанаа яаран гарсан ч Лейла маань аль хэдийн тэндээс алга болсон байлаа. Ийхүү энэ удаагийн товчлол маань дуслаа. Ерөндөө зарим талаараа дутуу дөлмөг зохиол юм шиг мөртлөө нийгмийн давхаргын ялгаа, хүний бардам зан гэд олон зүйлийг хүндсэн. Цаашаа яах юм болоо энэ гүнтээр нухаарах юм уу гэд уншаад л ямар махаагааз. Өөнийрээ хэрэг өөрөө уншиж мэдрэхийг хүсвэл эсвэл олон сонирхолтой махагийн хэл дээрээ чанартай орчуулгатаар уншихыг хүсвэл www.dosmanga.cg-ийн сайтаар зочлохоо мартаоцай. Дараа 7 хоногоос ч юм уу шинэ маханы товчлол хийх бодол бий. Одоогоор бол ямартай сайт дээрээ гардаг махануудын л товчлолыг товчлуулж яриулаад ерөнхий үйл явдал зохиол нь ямархуу болохыг мэдхийг хүсэж би махаа бий бол хэлээрээ. Та нарын саналыг мэдээж хүлээж авнаа. За тэгээ таалагдсан бол subscribe хийж лайк дарж дэмжихээ мартаоцай. Дараагийн хэсгээр уулзтлаа түр баяртай.